Тэрбум мод үндэсний хөдөлгөөн ногоон дархан 2032 хөтөлбөр хаврын мод тарилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 9-р ангийн сурагчдын төлөөллийг оролцуулан аймгийн байгаль орчны газар боловсролын газар хамтран ногоон ирээдүйн төлөө амьд үлдээцгийн сэдвт онлфрактыг хосолсон сургалт зохион байгууллаа. Сургалтаар дамжуулан сурагчид модны талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүлж мод тарих, арчлах арга барилд суралцж байна. Боловсролын газар, байгаль орчны газрын хамтарсан өдөрдөмжийн хүрээнд бол олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. За нэгдүгürt бол бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлж байгаа. Ахлах ангийн сурагчдын дунд болохоор мод тарих чиглэлээр одоо рельсийн уралдаан зарласан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад бол бас нөгөө нэг мод тарих чиглэлээр болон байгаль орчны чиглэлээр одоо рельсийн уралдаан гэдэг олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. За үүний дотор бол ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдын дунд мод тарих сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. За энэ сургалтыг болохоор бид хөдөө аж ахуйн сургуулийн багш нартай бас хамтран зохион байгуулж байгаа. За энэ сургалтаар бол мод тарих чиглэлээр мэдлэг олж авахаас гадна тэр мэдлэгээ батлах зорилгоор боловсролын газрын хариуцдаг боловсрол төгөлд бол мод тарих ажиллагааг сурагчдаар өөрсдөр нь хийх юм аа. Модны ач холбогдол хүний эрүүл мэнд, цаг ур, хөрс хамгаалахад үзүүлэх нөлөө. Монгол орны ай мод, модлог ургамлууд, өндөр уулын ай хэрийн бүсийн модны төрөл цүлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийн хүрээнд хөдөө аж ахуйн сургуулийн багш ой зүйч Таванжин, дархан төмөрлөгийн үйлдвэр компани байгаль орчны мэргэжилтэн ой зүйч мөнх жаргал нар онлын мэдлэг олгосон юм а. Сурагчид их болсон байгаль дэлхийг хайрлан хамгаалахад нэг мод тарихаас эхэлдэг. Байгаль орчныг хамгаалж айн байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд эргэн бүрийн үүрэг оролцсон нэн тэргүүнд байдгийг онцлолоо. Моднуудын ер нь давуу талууд тэгээ ой мод яг бид нарт ямар нөлөөтэй, сайн нөлөө, эерэг нөлөөнүүдийг мэдээд тэгээ дотор нь одоо моднуудыг яаж ангилж, яаж салгаж чаддаг тийм үр ашгуудыг ер нь сургалтаараа ойлгож авч байна. Мод тарих нь бидний эрүүл мэнд одоо дотоод уушиг муушигт тэгээд үр ногоогоор нь өөрсдөө хоолно. Ер нь мод тарих нь бид нарт гэлтгүй ингээд нийтээрээ дэлхийд даяараа эрүүл мэндэд нь эерэг нөлөөтэй. Мод тарьж өөрсдөө эрүүл мэндийг илүү бэхжүүлээрэй гэж хүсэж байна. Яагаад тарих ёстой вэ гэхээр бид дэлхийн дулаар л болон бидний одоо амьсгалах хүчил төрөгчийг хангаж өгдөг хэмэт олон давуу талтай байсныг би ойлгосон өнөөдөр. Одоо ирээдүгөө бодоод бүгдээрээ нэг модч болов хашаандаа мөн ойр орчныхоо байгууллагуудын хамар хүрээнд нь модоо тариад тэгээд бүгдээрээ эрүүл мэндэд дэмжицгээе. Сургалтанд хамрагдаж байгаа 120 сурагчид онлоор авч авсан мэдлэгээ практикт баталгаажуулж боловсрол төгөлд мод тарилаа.